Бидний эрх дэлхийд ирэх 8.7 сая төрөл зүйл сая жилийн явцад хувьсан өөрчлөгдөж, өөр өөрийн давтагдашгүй онцлогийг олж бүрдүүлжээ. Тэднээс одоогоор шинжлэх ухаанд бүртгэгдснээр 1500 гаруй төрлийн амьтад 400 гаруй сүүн тижээлтэн ижил хүйсний хамтрагчтай болдог байна. Цаашлаад зарим амьтны төрөл зүйл амьдралынхаа явцад хүйсээ солих нь бий бөгөөд энэ нь байгалийн энгийнлнийг үзэгдэл юм. Гэвч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлээр нь нэгнээ ялгуурлан гадуурхах үзэгдэл ганцхан хүн төрлөختөнд л гардаг байна. Бүр эртний Грекийн домогт хүртэл Ахиллес Патрокл хоёрын хоорондын харилцааг л домог дээр хүртэл өгдөг. Эртний тэр янз бүрийн зураг мурганд дандаа тиймэрхүү дүрслэн тэр таарлцчлээдэг урлагийн түүхэн юмд. Тэр бол төрөлхийн юм байдаг учраас тийм төрсний төлөө ад үснэ гэдэг бол ёстой илүү зан. Тийм олон хүн эсэргүүцэж байгаад хүн хүслээрээ юм болно. Тэгээд ийм замыг сонгоно гэж байдаггүй. LGBT хүмүүс ч гэсэндээ ажиллаж, хөдөлмөрлөж, хайрлуулж амьдрах гэж энэ хормод ирсэн. Олон янзын хүмүүс байна. Аль болох бие биенээ хайрлах, бие биенээ хүндэтгэх нь өөрөө хүн байхын хамгийн гол мөн чанар гэдгийг ойлгосоо. Хүмүүс мэдгүй зүйлээс ер нь ол хайдаг. Дээрээс нь харагдахгүй байхгүй гэж боддог. Тэгээд мэдхгүй болохоор бас айгүйх үзэн яддаг, тэгээд айдаг. Pride байснараа хүмүүсийн одоо мэдгүй байгаа байдал багасна. Тэгээд мэдгүй байгаа байдал багаснараа хүмүүсийн айдас багасна. Айдас багаснараа бид нэр айдасгүй нийгэмд сайхан амьдрна. Бид нар дуугүй байхгүй юм шүү. Бид нар ирэхээ одоо шаардах юм шүү. Энд чинь бид нар байгаа шүү, харагдаж байгаа шүү гэдэг адилхан юм байна шүү гэдэг зүйлэл хийж байгаа зүйлээс баяр наадам гэхээсээ илүү яг ингээ гоё өөрсдөө улам илүү ингээд бие биентэйгээ ойрхон байгаа шүү, хамт байгаа шүү гэдгээ гоё мэдэрдэг тийм гоё дулаахан өдрүүд юм шиг надад санагддаг. Хүмүүс хөвчлэн Pride-ыг LGBTQ хүмүүсийн баяр гэж боддог. Гэвч яг үндэ тэдний хойно гэр бүл найз нөхдүүд бас хамт байд юм байна гэдгийг Pride-ийн үеэр маш их мэдэрч, маш их хайрыг, маш их хамгаалтыг мэдэрдэг. Pride бол маш олон хүнийг ганцаардлаас аварч, маш олон хүнийг цааш үргэлжлүүлэн амьдрах итгэл, урам зориг өгдөг. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд манд тусалж байсан болохоор бусад хүмүүсийг бас миний мэдэрсэн мэдрэмж хэрвээ даван туулж явах юм бол хамт ерөөсөө амьдралд ганцхан өнгө байдаггүй гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Энэ өдрүүд бол хуучин LGBTQ хүний эрхийн төлөө тэмцэж байсан хүмүүсийг энэ тэмцлүүдийг дурсах өдөр, одоо байгаа бидний хувьд жил болгон зөрчигдөж буй эрхийнхээ төлөө дуугарах өдөр, ирээдүйд байгаа хүмүүс ирээдүйн төлөө найдвар тээх тэр өдөр юм байна гэж ойлгодог. Pride бол үг хэлэх хүслэлээ чөлөөтэй илэрхийлэх хүслэлийн талбар шүү дээ. Ер нь тэгшэрх бахархлын өдрүүдээр хайртай хүнтэйгээ хөтөлцөө талхаж байгаа, тэр айдасгүй байгаа тэр мэдрэмжийг өдөр болгон одоо хүмүүст LGBT хүмүүст өхийн төлөө Pride өдрүүд ерөнхийдөө зордог. Хүмүүс ингэж нэгэн гайг болцтой та нар юундаа дуурайд байдیں, юундаа чарлаад байдیں гэдэг. Маш олон чадварлаг LGBT хүмүүс өнөөдөр нийгэмд өдөр тутамдаа ямар ч шаардлагагүй бусдад бүр байдагчгүй тийм сорилтуудтай нүүр тулсаар байдаг. Тэгээд бүхий л орон зайд яг өөрөөрөө тайван, хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн нийгмийг авчрахын тулд бид нар дуурсаар л байна. Олон нийттэй хамтдад бол тэгээ юм болгон тийм тэгээ сөрөг биш. Явандаа хүн болгон чамайг хүлээж авах болно. Хүн болгон чамд хайртай байна. Хэрвээ чи өөрөө зөв хүн бол. Янз бүрийн сонин комменти өөдөөс сүрж амьдарч байгаа бахархдаг шүү. Одоо тийм их хүч одоо хаанаас ч гарддаг те. Та нар минь үнэхээр хайр цацруулсан, хайр мэдрүүлсэн хөөрхөн хүмүүс байдгийн шүү. Зоригтой л байхгүй бол хизээч өөрийнхөө бүрэн дүүрэн амьдрч чадахгүй. Тийм болохоор зоригтой байгаарай. Өөртөө зүйл хандараа. Чиний оршихуу, чиний байгаа чинь хангалттай шүү. Би өглөө алгаа, өдөр алгаа өөрөөрөө бахархаж амьдардаг. Та бүхэн ч гэсэндээ өөрөөрөө бахархаж, өөртөө итгэлтэй явдаг байцгаагаараа гэж хэлмээр байна. Асаалттай танк зөндөө байгаа шүү. Дээрлэхэд дэвэл тэгэл наашаа өрөөд. Одоо ижлүүстэн гэд байсны төлөө хүүхдээ хайрлахаа болно гэж бол байхгүй. Яг л хүн болгоны хийх тийм л байдаг. Өлгийн авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрлаа.